Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ. Ингээд Catch Tag podcast-ийн ээлж нэгэн дугаар тавтай морил. За энэ удаагийн дугаарт маань Миний амьдрал гэдэг сонирхол юм байлээ. Клипний мөнгө байхгүй гаццсан. Дуу хийх гээд ямар ч мөнгө байхгүй. За намайг хоёр сайхны үлцэн өчрлөдөг. Би мөрөөдөх дуртай. Гэвч нэг л өдөр энэ зүйлс бодит болно. амжилтын ураглыг бид хардагч түн рүү алхсан жимийнхэн тухай тэр бүр мэддэггүй. Харин өнөөдөр бид түүний туулсан зам ухаарсан үнэнтэй нүүр тулж ярилцсан нь энэ юм. Одоо би тэгж амар урам өгөх гэж хичээхээ ер нь болсон л тоо. Тэгэхээр чи дотоод тэмцэл хийх байсан. Ингээ өөрийнхөө хүснээ ингээ хиймээр байгаа даа шүү дээ. Зөндөө штэ одоо тэгээд яг нэг тэгээд хийгээд эхэлсэн мөртлөө голоор нь ингээд яг хүсэж байгаа юмаа хийчих гэхээр болохоо ойлцдог байхгүй. Энд чинь яг ингээд тухайн хүн дээр өөр төр тохиолдохоос нааш ойлгохгүй зүйл байхгүй. За уран бүтээлээр нь бол хүмүүс ингээд ямар амжилттай явж байгааг тийм мэдж байгаа бол өнөөдөр та нарыг бүтээсэн үлзий учрлын талаар илүү их одоо мэдхийг хүсэж байна. Дуу гэдэг өөрөө хүмүүст маш их нөлөөлдөг, тухайн нийгмийг хүмүүс нөгөө сэтгэлзүйд нь аягүй сайн нөлөөлдөг гэж хэлжсэн. Тэгвэл яг таны хувьд тухайн нийгмийг нэг дуунаас болоод өөрчлөгдсөн нэг тийм үе таны санаж байгаа нэг байдаг болов уу гэдэг нь амар сонирхолтой санагдсан. Яг зөв миний яг санаж байгаа юм бол нөгөө нэг бидрийг яг 10 жилийн хүүхдүүд байж байгаа үед дунд анги гэнэ үү 6 дугаар анги мэн гэж хэлээ та. Тэгж яхад яг хамгийн анх клик бүүм за тэгэл гангста сервис гэл ингээл гарч ирж байсан одоо манай нэг жи ах десантах. Тэгээ тэр үеийн яг хүүд гэдэг дуу гараад. Тэгээ тэр дуу бол яг тэр үеийн хүүхдүүдийн сонирхлыг өмсдөг хувцсыг нь үзэл бодлыг нь бүх юм ингээд тэр чигт нь өөрчилсөн байхгүй. Тэр амар гой санагдал. Тэрнээс өмнө ч нэг хүүхдүүд чинь ингээл зарим нь яг ямар дуу сонсдгийг сайн мэдэхгүй байсан байна. Зарим нь болохоор ингээл яг нөгөө нэг юм уянгалсан дуунууд айгүй их сонсдог байсан. Тэгэл тийм байж байгаа л тэгээ нэг юм мемо стилтэй байсан шүү дээ. Тэр үеийг за яг чи одоо яг хэдэн оны би сайн мэдэхгүй байна. Ямар ч мэддэг хүмүүс нь мэдж байгаа нэг юм дайлийн үсмэстэй хүмүүс явж исэн. Тэгээ нэг тиймэрхүү стилтэй байсан бохгүй юу зарим хүүхдүүд шүү дээ. Тэгээд тэрийг ер нь тэр чигт нь ингэж өөрчлөөд айгүй иршүүд болгоод нэг юм өргөө хувцастай болгоод чадсан дуун хүүдэхгүй. Зургнууд яваад байт юм да тэр үеийн нэг юм хай тавмаавын нэг юм мемо гэсэн нэг юм зөн зургнууд эргэтэй эмхтэйгүү те. Тэгээ тэрийг яг өөрчилсөн дуу ч хүүдэхгүй. Тэгэхээр яг нэг дуу бол нөлөөллийн хувьд бол тэгж нөлөөлж болж байна. Тэгээ тэн дээр тэр дуусан хүмүүсийн дөөрөөгаад тэгээ ер нь ийм байвал гоё юм байна гэдэг бодлоос тэр үеийн хүүхдүүд бүгдээрээ тийг сонсдог болоод бүгдээрээ одоо ийм өстэй байсан бол хусуулаад хусцсан халдсан болоод тэгснээ нэг ийм хар малгайтай цанц өмсөөд тэгээд амар ийм шүдэн зүмүднээс цуугаад би яахыг дөөрөөгаа тийм үе явж исэн. Тэгээд тэгж нөлөөлөл нь бол бас байна. Зүгээр яг дотгошоо хүмүүст өөрт нь амьдралд нь нөлөөлдөг өөр бас нөлөөлж байгаа юмуд байгаа. Гэхдээ яг тэр бол одоо чиний хэлж байгаагаар нэг юм нийгмийг өөрчлөө тухайн үеийн хүүхдүүдийн сонирхлыг тэр чигт нь өөрчилж штэ. Тэгэхээр одоо тэр юм удаа миний хувьд хамгийн тод санаж байгаа. За маш олон рэпрүүд ингээд төрхөөс гадна AI бас ингээд гарч ирээд дуу хийдэг болоод зарим ингээд дуушныг ингээд дуулж байгаа юм шиг ингээд гаргаж маргаал ингэж штэ. Та хоёрын нэг төвлөг юу гэж харж байгаа вэ? Ирээдүйд яг яах юм байгаа. Тэгээ одоохондоо бол яг тийм ажилгүй болох хэмжээний төвшөнд бол хөгжөөгүй байх шиг байлээ. Тэгээ тэр чинь бас нэг юм яг одоо энэ тэндээс яг хамгийн сайн гэсэн аялгуунуудыг алгоритмаар яг холж байгаа бах. Тэгэж л бодож байна. Би өөрөө программист хүн шүү дээ уг нь бол. Тийм тэгэнгүүт яг хүний нөгөө сэтгэл зүрхнээс гарч байгаа ямиг бол одоохондоо гаргаж чадахгүй хаа. Гэхдээ AI хөгжиж байгаа нь тэгээд бас гоё л байна. Гэхдээ яг YouTube дээр нэг тийм юу гарч ах шиг үлээ. Заалт гарч ах шиг үлээ. AI хийсэн видео юм уу дууг ямар нэг байдлаар одоо хөгжмийн платформуд руу оруулахгүй гэдэг тийм ерөөхдөө тэндээс ашиг олох боломжгүй гэхээр тийм заалт оруулж ах шиг байлээ. Тийм мэдээ би уншсан. Тэгэхээр одоо тэрийг ингэж чек хийдэг юм ажиллаж байна гэсэн үг шүү дээ YouTube-д бас. Тэгвэл хүн өөрөө зохиогоогүй бол хийсэн юм бол ямар нэг байдлаар тэр хүнд одоо ашиг хүртэх боломжгүй л гэсэн үг. YouTube дээр нэр апплод хийхэд чинь тийм сонголт гарч ирдэг болчихсон л шүү дээ. AI-аар хийсэн үү гэдэг нэг тийм. Тэр нь л угаасаа баг тэгж AI биш гэд хийсэн ч хайгаад олчих واخа баг.
За хоёулаа одоо тэгвэл ярианыхаа хамгийн гол сэдв рүү оръё. За тэр нь болохоор сая нөө үлзий учрал гэдэг хүнийг илүү сайн мэдмээр байна гэдэгчээсэн шиг хамгийн одоо эхний зураг руугаа хоёулаа оръё. За эхний зураг нь болохоор би нэг юм хоёр зураг сонголоо. Ер нь яг юм одоо цаг л гэж тодорхойлоод байгаа. Одоо цагийн тандар, одоо цагийн үлзий учрал гэж яг ямар хүн бэ гэд нэг та тодорхойлоод хэлвэл яг ямар хүн бэ? Амьдрах гал үзэж байна да. Амьдарч байгаа юм шиг царайлахгүй яг амьдрах гал үзэж байна да. Одоо болохоор яг сүүлийн жилүүдэд гэх юм уу? Тэг яг аль болох нөгөө амьдралыг мэдрэх гээл тэгээд ажил хийгээд явж байхдаа ч гэсэн одоо хөдөөд дуулах гад явсан ч гэсэн байгалийн сайхныг хажуугаар нь бас харж үзэх гээл тэндээ яг цаг гаргаал тэгэл ер нь тийм л одоо үзэл бодолтой гэх юм уу өнцгтэй болж байна яг. Яг нэг юм enjoy байх тухай үедээ айгүй гоё байх. Тэгэхгүй бол хитрхи их ингэж ажил гэж харж явсаар байгаад хэдэн жилийг ингэж өнгөрөөцсөн ч юм уу тийм юмнууд байгаад байгаа. Тэгээд эргээ харангуут яг ийм гоё байсан үеийн цөөхөн юм шиг. Тэгээд тэрийг одоо яг засах гад яг өөртөө бол бодцсон хичээж байгаа. Аль болох ингэж хүмүүстэй ч гэсэн яг сэтгэлээсээ хандаад сэтгэлээсээ харилцаа тэгээд яг энэ цаг үедээ амьдрий даа гэл. Тий. Одоо яг энэ ихний зургийг ингээ харах юм бол яг одоо маш олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх замдаа ингээд орсон. Өмнө нь болохоор та мөрөөдөлтэй байсан бол өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч нэг пост хийсэн. Тэгээд одоо болохоор ийм олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг ингээ биелүүлж явах одоо ийм олон хүүхдүүдтэй харилцах нь яг танд юу нэг ямар мэдрэгдэж байгаа юм? Энэ тэгээд яг юу л та энэ чинь тэгэл бас хоёр талтай юм л та. Тэгэл би яг ингээл одоо бүх хүсэл мөрөөдлийн биелүүлээд яваад байгаа юм бас байхгүй шүү дээ. Энэ чинь ард талд нь ажил явж байгаа. Бид нар бүгдээрээ амьдралтай хүмүүс тийм ээ. Тэгэхээр ямар нэг байдлаар энэ чинь хиндээ хэрэгтэй зүйлийг хийх хэрэгтэй. Тэр өнцгөөсөө бас явж байгаа. Тэгээ яг ажил хэрэг болгоод хамтарч ажиллаж байгаа гэж яриул ер нь илүү цохино гэх юм уу. Гэхдээ яг мэдээж сэтгэлээрээ яг туслах амьд туслаад ингээд ойлгуулад иймэрхүү юм байдэн шүү гэд мэдгүй юм хэлж өгөөд тэгд хичээж байгаа. Тэгээ манай баг бас ажиллаж байгаа. Би ер нь бас ганцаараа биш. Тэгээд энэ дээр ер нь маш олон хүний юм явдаг. Ер нь хүн ганцаараа бол тэгж нэг хол явдгүй юм байлээ гэдгийг ер нь ойлгож байгаа энэ олон жилүүд. Тэгээд хүүхдүүдтэй ажиллах бол айгүй сонирхолтой байсан. Яг ийм хов хоосон савтай хүмүүст ингээд юм хийж байгаа юм шиг. Бүх юмыг маш хурдан хүлээж авч айгүй хурдан сурдаг. Амар их хэрч хүчтэй. Тийм. Гэхдээ бас тэрнийхээ хэрээр бас ингэн хаяа бас ойлголцохгүй юм гарна. Тэгэл маш сонирхолтой. Одоо бид нар яг бараг жил болох гэж байна. Арай болоог байна. Нодлон бараг үдид ярьж эхлээл он гараад ихний дуунууд гараал. Биш оны өмнө нэг хоёр дуу явсан юм байна. Тэгэл дуунууд гараал. Тэгээ сая бүүндөө Солонгос яваал. 90 сая 100 болохоор жоохон ажилтай байж байгаа л. Одоо буцаад яг эргээд юмнуудаа хийж чинь гэх юм уу. Тэгээд би угаасаа нэг юм лейблтэй болно гэж боддог гэсэн. Тэгээ хэдэн дүүнрээ болох гэж үзээд тэгээд бүтээгөө. За. Манай яг хэдэн яг бүр гарын дүүнэр байж байгаад бүтээгөө. Тэгээд нэг юм ойлголцоогүй ч юм уу эсвэл ингээд тэгээд яг дараа нь voice kids шүүж таарад тэгээд нэр яагаад хүүхдүүд байж болохгүй гэж бодоод өсвөр насны хүүхдүүд штэ. Тэгэнгүүт одоо 15 16 мургаатай хүүхд гэдэг чинь нэг 2 жилийн гэд бол айгүй сайн болчих واخгүй. Тэгээд бэлдэж үзээд юм яг дуу муун дээр ажиллаж үзсэн чинь болж исэн. Тэгэл лейбл бол гэдэг санаа гаргаал. Тэгэл лейбл болсон доо. Тэгээ одоо гэр бүл шиг л явж байна та. Гэтэ яг ингээ харахад яг бидэд байгаа болож яг бидэд бол биш л те. Энд чинь одоо энэ нүүрэн дээр нь би байгаа. Гэтэ артталт нь одоо манай дэг ах байж гин. За манай ингээд яг хариуцаад хүүхдүүд яадаг 2 3 дүүнер маань байгаа. Тэгээд манай одоо видео хийдэг найзууд байгаа. Ингээл бас ингээд хит хитэн найзууд гэл нийлээл 8 9 хүн байна уу? Тий. Яг зурган дээр бол би ганцаар байна. Тэгээд яг бидний хийж байгаа ажил бол олон хүний ажил. Тэгээд яг энийг ингээд яг бүр өмнө би бас өөрөө яг анх дуулж эхэлж байхдаа боддог гэсэн. Артист болоод оронгууд яг клипийг хийж өгөөд бүх юм хийж өгөөд ингээд зааварчилгаа өгөөд ингэж тийм болов уу гэж ингэдэггүй байх таа ч юм уу.
За. гэж боддог байсан. Тэгээ тэрийг одоо өөрөө хэрэгжүүлж аль болох хэмээн яг зааж өгөөд ингээд хүүхдүүд ч юм уу дуугаал сайн хийхэд болохоор дуун дээрээ сайн ажиллахад өөр дээрээ сайн ажиллахад л болохоор бусдын бидэд хийхээр тийм зохион байгуулалттай ажил болох гэж айгүй оролдож хичээж байгаа. Зөвхөн дуундаа ингээ анхаарал. Тэгээ ер нь нэг юм entertainment болох гэж айгүй хичээж байгаа юм уу? Миний яг сонирхол зорилго одоо тийм л байна л та. Тэгэл нөгөө менежментээс хэсүүлээ бүхий л тал дээр нь анхаарч ажиллаж байгаа шүү дээ. Тийм. Маркетингаас хэсүүлээ. Аль болох боломжоор Монголынхоо нөхцөлд бас тааруулаад. Зөв. Сая Солонгос явахдаа бүх хүүхдүүд нөгөө цуг явсан бүх хүүхдүүдээрээ клип хийж өгсөн юм уу? Яг 6 нь явсан. Хоёр нь яг бүрэн одоо гэрээ хийгдэг байсан. Тэгээд яг 6 хүүхдээ явсан. Тэгээд бид тэр тийм бүгдээрэн дээр нь клип хийсэн. Одоо бас нэг клип төлөвлөсөн. Одоо ер нь хүүхдүүдтэй хамтарч ажиллахад ер нь хэр юм санагдаж байна танд? Ер нь яг юм зарим ингээ гардаг өсвөр насны хүүхдүүд юм чинь сэтгэл зүйн савлгаач гэдэг юм уу заримдаа шантрах тиймэрхүү үед ер нь хэр тохиолдож байна? Харьцангуй гайгүй. Гэхдээ ер нь зүгээр манайх бас сэтгэл зүйчтэй болоё гэж бодож байгаа. За. Тэгээд бидний бас ярьж ойлгож чадахгүй юм байж байгаа шүү дээ. Тэрийг тийм сэтгэл зүйчтэй болоё гэж бол бодож байгаа. Тэгтээ бол бидэд айгүй сайн ярилцдаг. Ер нь айгүй ярилцдаг. Тэгээ угаасаа би нэг өмнө ингээд яг энэ замаар явсан хүн учраас арай дээр одоо ядаж нэг бодтой зөвлөгөө өгөх магадaltaй л гэж боддог л доо. Бүхэл зүйлсүүдийн даваа туулцаалахаар тий. Тэг яг зүгээр одоо чинь хүмүүсийн хил амаа иймэрхүү юм дээр ингэж хандах хэрэгтэй юм. Энэ хүмүүс ингэж ойлгож байна. Энэ нь ингээд ийм байна. Энэ дээр нь ингэж хүлээж авах хэрэггүй ч гэдэг юм. Тэгэж та одоо яг нөгөө шууд сошиал дээр тавигдаад эхлэхэр чи энэ хүмүүсийн талаар одоо янз бүрийн л ингээл комментуудаас ирэл ядлах л тий. Зөв. Ер нь хүүхдүүдийн авьяас чадварыг яг өөртөө юм авьяас чадвараас гадна хөгжүүлэх тал дээр нь ер нь та яаж ажиллах юм? Өөртөө нь одоо нэг аль болох дуунууд зохиолох гэж үзэж байгаа. За. Тэгээд тэн дээр нь юу гэдэг иймэрхүү дуу сонс гээд зарим нэгэнд нь бол яг сонсох дууных нь төрлийг хэлж өгөөд тэгээд иймэрхүү ном унш гэж бас хэлж байгаа. За. Тэгээд яг даалгавар өгөөд гэх юм уу. Тэгээд тэрийг уншаад тэр дуу тиймэрхүү төрлийн жанрын дуугаа сонсоод байвал тэр лүг арайд өгөх бах гэсэн бодолтойгоор зөв туршилт хийж үзчихэл та үндэ би өөрөө ч сайн мэдэхгүй л дээ. Энэ арга нь яг хэрэгждэг юм уу, хэрэгждэг юм уу? Та өөрийнх нь ер нь яг арга барил үг бичих та санаагаа олохоос ихсүүлээл. Тийм. Тэднэр нь бас аим сонирхолтой. Яг өстөө ян зүрэлтэй. Тэгээд ихэвчлэн зүгээр фристайлаас л одоо ер нь гардаг болсон доо. За. Тэр нь юу вэ гэхээр зүгээр аяа оруулаад тэгээ микрофон дээр очиод толгоонд орж байгаа ямар ч хамаагүй үгнүүдээ ч юм уу ямар ч хамаагүй юм аа дээр нь дурж гинж яваал. Тэрийгээ сонсож байгаа тэндээс ашигтай хэсгүүдэд түүгээд тэгээ тэр хэсэг дээр үргэлжлүүлж засдаг. Сонсоол засаал. Тэгэхээр яг уу зүгээр яг тэр аяыг ингээ анх удаа сонсоод шууд ямар нэг юм явна гэдэг нь яг тэр аян дээр өөрийнх нь мэдэрж байгаа мэдрэмж нь ихний байдлаар гарах юм болов уу гэж боддог болсон. За. Яг уу тэрнээс өмнө бол бодож бичдэг байсан. Эсвэл бүр тэрнээс өмнө болохоор эхлээ сэдв болдог байсан. Тийм гэсэн тий. Тийм сэдвийн тухай дуу хийвэл зүгээр юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэл тэрний дараа болохоор сэдв гэдгээ болоод гоё ая олж жагаад аян дээрээ явдаг болсон гээл. Тэгээ зарим нь болохоор шүлгийг ая болгодог ч юм уу ингээд хит хитэн талаас нь хүн хүний л өөр өөрлөлтөө. Тэгээ би бол тэгээд аль болж байгаагаас нь л үзээд тий. Сонирхолтой тий. Тэр нөгөө ганц шалтгаан гэдэг тэр ганцхан шалтгаан гэдэг тэр дуун дээр яг тэндээс ч юм уу ер нь ингээс уншижсэн хамгийн их сэтгэл үлдчихсэн нэг тийм комент гэж байдгүй танд. Бага штэ. Яг гоо тэн дээр ганцхан шалтгаан дээр бол айгүй их тийм комментүүд байсан. Нэг арсны өвчтөй хүүхэд нь сургуультай явах дурггүй байжгаад тэгээд ээж нь илүү тэр дууг хэл сонсоод тэгээд дараа нь хүүхдээ сонсоод дараа нь гэр бүлээрээ сонсоод бүгдээрээ уйлаад хүүхэд нь сургуультай өрөөд явж эхэлсэн гэсэн. Тэгээд тэрнээсээ болоод одоо тэр бэрхшээлүүдэд даван туулаад дасан зохицоод тэгээд ер нь дээд явдаг болсон гэсэн нэг тийм коммент байсан. Тэрийг санаж байна. Тиймэрхүү комментууд ер нь гоё байдаг та ер нь тий. Одоо учиртай. Авдрын орол дээр болохоор илүү өөрийнх нь нөгөө урын санд байгаа дуунуудыг илүү их оруулахыг хүсдэг. Бус нь болохоор ингээ бусад урам өгдөг, эрэг үедээ хийдэг ийм дуунууд ингээ байдаг гэдэг чийсэн шүү дээ. Тэгээ яг гоо зүгээр авдрын орол гэдэг чинь өөрөө анханасаа би нөгөө одоо commercial дуу их хийгээд ер нь явцсан. Тэгээ тэр нь бол тэрнээс болоод нөгөө нэг яг одоо доторх сүнсээ тижээн гэж ярьдаг шиг химэр угаа юмнуудаа гаргаагүй юмнууд байдаг. Тэрийг л одоо гаргах гэж
одоо манай найз хоёрын бодож олсон санаа навдрыг оруулах байхгүй. Аа. Тэгэнгүүт түн чинь нэг юм өөрөө хиймээр байгаа юм гэж байгаа тий. А хэрэгтэй болохоор хийж байгаа гэдэг нэг юм хоёр төрлийн юм байгаад байгаа шүү дээ. Тэгээд тэндээс яг хэрэгтэй болохоор гэдгийг арай илүү хийцэн. Тэгээд хиймээр байгаагаа хаяада ядаж ингэж гаргахын тулд тийм юм нээсэн гэх юм уу? Ер нь ийм тасралтгүй ингээд дуу гаргаж уран бүтээл ингээ хийхэд хамгийн том ер нь тулгарч исэн саад бэрхшээл гэвэл танд юу исэн бэ? Хайрцаглагдана гэж нэг юм байгаа. За. Гацалт гэж бас байгаа. Тэг хүн яг өөрөө мэдлэхүү өөрөө өөрийгөө ер нь хайрцагладаг юм шиг санагдаад байна шүү дээ. Ялангуяа одоо ингээд нэг юм урлагийн салбар ч юм уу дууны юм дэрхийд удаад эхлэхээр яг нэг юм нэрэндээ орогдоод би ингээд ийм дуунууд ингээд яваад энд ирсэн болохоор ийм шин юм туршиж ч юм уу ийм юм хийж болохгүй ингээд чанараа унгаж болохгүй ч юм уу. Тийм байдал нь өөрийг нь эргээд гацхад хүргэдэг юм шиг санагдсан. Ер нь маш олон хүмүүсийг харж хахад өөр дэрэж гэсэн ер нь мэдэрч хахад ингээд хайрцагт орох нь эргээд өөрийг нь яг гацах шалтгаан болоод байгаа байхгүй. Тэр тэрийгэл зүгээр мартах хэрэгтэй юм шиг байна. А эсэргээрээ бас зарим нэг хитрхи шинэлэг юм хийх гэж оролдох нь бас буруудаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд өөрийнхөө сонсогчдыг нэгдүгürt маш сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ хүмүүс ямар юм сонсдог хүмүүс байна. Юу гэсэн ямар дуунууд сонсож намайг одоо сонсдог болсон юм бэ? Тэгэхээр энэ хүн ийм дуу дээр яах вэ? Ийм дуун дээр яах вэ гэдэг ч юм уу. Тэгээд дараагийнх нь болохоор ингээд дандаа л шин юм судалж явах хэрэгтэй юм билэ. Ямар шин дуунууд гарч ийн гадных нь ямар дуунууд яваад байна. Тэр болгоныг айлуулах сонсоод иймэрхүү вайбтай дуу явж байгаа юм байна. Ийм хэмнэлттэй дуу ингэж байгаа юм байна гэдэг цаг үеэсээ хоцорч болохгүй юм шиг санагддаг тий. Одоо ном уншдаг ч юм уу ямар нэг байдлаар өөрийгөө цэнэглээд дээрэс нь өөрөө сонирхолтой амьдрах хэрэгтэй. Мянга одоо ном уншлаа гэдэг ингээ гадаа гараад ямар нэг үйл явдал хийгээгүй бол тэр бас хэцүү. Ингээ зөвхөн онл яваадах нь шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг зохиолч хүний өөрийнх нь амьдрал юм одоо зүгээр зохиол бичдэг хүн байлаа гэж бодъё л тээ. Өөрийнх нь амьдрал баялаг үйжиж өөрөө олон удаа унж босоод 9 шидийн юмтай үзчихийж тэрнээс гарч байгаа юм нь ийм бодтой эсвэл яг нэг юм хонж гардаг юм шиг санагддаг. Тэгээ өөрөө ингээд юу ч мэдэхгүй үйжиж дуу бас бичээд ийн гэдэг хэцүү. Тэгэхээр тэгээд өөрийнх нь амьдрал ээдрээтэй байх ёстой юм шиг байгаа. Тэгээ баг хэцүү ч гэсэн баг тэр нь зөвч юм шиг. Хэрвээ урлагийн хүн байх юм бол уран бүтээлч хүн байх юм бол тэгээ тэр ээдрийнүүдээсээ тэр одоо уналтаасаа ч юм уу ямар нэг сэтгэл зүйн асуудлуудаасаа өөр юмыг олж тэрийгээ ингэж тэгээ илүү бусад хүмүүсээс гүнзгий мэдэрчивэл бас зүгээр тэгээ тэрийгээ ингэж гаргахт нь тэр хүмүүс илүү наалдна л гэсэн үг л дээ. Тэр уналтаасаа өөрөө унаад давж гарч ээж л бас тийм уран зориг өгсөн дуунуудаас гарч байгаа хэл та тий. Тэгээд давж гарахгүй ч үеж болно шүү дээ. Зүгээр тэнцэнэ тэгээ үлдэж ч бас болно шүү дээ. Зүгээр ер нь хамаа байхгүй л дээ. Тэгээд тэгсэн чи таны нөгөө юм өгчсөн андарчлаа. Нөгөө өөртөө таалагдах юм биччихээж бас ингээ хүмүүстээс таалагдана. Өөртөө урам өгчээж босод хүмүүс ч гэсэн ингээ урам өгнө гэдэг шиг. Тийм. Гэхдээ яг зүгээр одоо би тэгж амар урам өгөх гэж хичээхээ ер нь болсон л доо. Тэгэд хүн өөрөө өөрчлөгдөж чинь би өөрөө бас ингээд амьдрал маань өрнөж чинь өөрчлөгдөж байна. Тэгээд тийм юм одоо хүсэхгүй бас үе бас байна. Тэн дээр тэгж хүчилж яг тийм юм ихийг хүсэхгүй байгаа. Яг одоо таалагдахын тулд гэх юм уу. Гэх юм бол таалагдана гэж бодож тийм ихийг хүсэхгүй байгаа. Тэгээд өөрөө даунах юм бол зүгээр даун юм аа гээл өөрөө сэргэж явах юм бол тэр үедээ хий гэсэн бодолтой л байгаа да. Та тэрийг яг ер нь хэдий үеэс олж мэдэв. Ер нь бол одоо за зүгээр ингээд өөрийнх мэдрэмжээрээ л юм хий гэд яг саяхан шиг. Тэг ер нь энэ жилээс айгүй их бодож байгаа. Нодлон цохолцож байгаа. Тэгэд энэ жилээс айгүй их бодож байгаа. Тэгэхээр яг уран бүтээл за яг одоо энэ тогоонд ингээд орж ирээд баг 9 жил болж ээж ингээл амар олон зүйлсүүд ингээл ухаарч хараад ойлгочлаа юм байна л да тий. Тэг яг ингээд угаасаа хүн яг эхлээл анх бол зүгээр ингээл ямар нэг байдлаар л яг дуугаа явуулах гэсэн байдалд улаарчгүйгээл тэгэл тэр нь бас нэг 2-3 жил ч юм уу ингэж өнгөрөөл тэр улаарал дундаа ингээд юм нэг бодгосхөөгүй яваал тэгэл дараа нь нэг дахиад яаж тэрийг унахгүй байх уу гэдэг тэрээ бас ингэж яваал тэгэл дараа нь ингээд гацаад одоо яах вэ маах уу гэл ингээл тэр орон ч бас амьдралд янз бүрийн юм тохиолдол тэгэл ер нь тэг бас нэг тийм ярихгүй ч зүйлсүүд бас байна. Тэ. Тэгэл. Та нөгөө хайрцагнаасаа ингээ гарах хэвээр юм бэлээ гэж ойлгосон гэдэг чинь штэ. Тэрийг бас ер нь хизээ яг олж харж исэн бэ. Хизээ гэж боддог юм бэлээ жоох тийм зүгээр гараа одоо
хайрцагнаас гарах ёстой гэж би бол яриаггүй. Тэр амар өлөг болцсон үг л тээ. За. Зүгээр ингээд хайрцагнд өөрийгөө хийчт юм шиг байлээ гэж ярьж тээ. Ааха. Одоо би ийм хүн одоо жишээ нь би таандар ч юм уу би бол одоо ингээд ийм учраас би энэ дээр ингэж хийх ёстой гэдэг өөрийгөө таандар гэдгээрээ бодоод эхлэх юм бол яг тэнцэнэ хайрцагнда орж ийн ол гэсэн үг баггүй миний хувьд. Тэр би тэгж бодохгүй ингээл хийж байгаа юм болгондоо л өөрийгөө яг анх хийж байгаа хүн юм шиг л бодох ёстой юм билэ. Тэгжиж ингээд юу ч хамаагүй хийж огт хүмүүсээ санаа зовхгүйгээр огт өөрийгөө унахаас айхгүйгээр өмнө одоо ингээд явж байгаа зүйлээ унах үедээ гэж айхгүйгээр чөлөөтэй байдалд хүн ингээд шин юм сэтгэдэг. Тэгэхээр алдах юм их чөлөөтэй байх юм бол шин юмнууд хийдэг. Тэм учраас нэг анх гарч ирж байгаа артистууд ч юм уу хүмүүс зөрөгтэй байдаг. Ягаад гэвэл алдах юм байхгүй учраас бүх юмаа ингэж ямар ч асуудалгүй зүгээр туршиж үздэг. Энийг чи, тэрийг чи, ингэж чимээрэн яг тэрүүгээрээ хийдэг. Тэгж явж байгаад ондог гэх юм уу? Тэрийг ингээд бариад авцсан хүн ингээд айцтай болоод нөгөөдгөө алдахгүй тулд ингээд хамаагүй юм хөдөлгөөн хийж чадхаа болж эхэлдэг. Тэр нь эргээд тэр хүнийг хайрцагт хийдэг л гэж би бол зүгээр өөрийнхөө өнцгөөс боддог болоод байгаа. Зөв. Тийм болохоор тэрийг мартах хэрэгтэй. Гой зүйл байна. Мартах хэрэгтэй. Ямар ч одоо зүйл хийсэн бай. Хичнээн юм одоо ингээд цаг хугацаа өнгөрөөд өөрөө бүтээсэн ч бай. Тэр яг өөрийгөө тэнд очсон гэдгээ мартаад яг анхных шиг байх хэрэгтэй юм шиг санагддаг та. Зөв. Та яг нөгөө лейблтэй өөрөнгөсөө лейблтэй болох хүсэл мөрөдөлтөй сонирхолтойсэн гэдэг ч чинь тий. Продюс хийх сонирхол ер нь яг хаанаас бий болов? Зарим нэг хүнд дуу зохиож өгч байгаад ч юм уу. Эсвэл яг өөрийнхөө толгойдоо одоо өөрөө ингээд гаргаж чадахгүй юм гэж байгаа шүү дээ. Би одоо чинь яг дуулдаг дуучин хүн биш. Тэгээ хоолоо тийшээ гарахгүй үе байна. Тим юм дээр хүрэхгүй өнгө гэж бас байна. Тэрэн дээр л одоо нөгөө нэг төсөөлтөө байгаа юм аа. Өөр хүнээр дамжуулж буулгаж үзэх сонирхлоос л эхэлтэй баг л та. За одоо тэгвэл энэ үеийг юм байгаа бол хоёлаа яг одооний продюс хийж байгаа хүсэл мөрөөдлөө ингээд биелүүлж байгаа хүнийг ингээд бий болгохын тулд одоо дараагийн үе руугаа ингээд хоёлаа шилжиж. Энэ их таны хэдэн настай үеийн зураг вэ? Аль энэ нэг бүх юм алгатай юу? Тий. 16. Энэ хоёр чинь цуг нэг үе тий? Тий. 10 жилийн сурагчсан. 16 гэсэн үү? Тий. Зөв. Та тамирын сургууль сурч исэн гэсэн үү? Тий, би сурж байгаа гарч ирсэн. 10 жилийн болохоор өөр сургууль сураад юу? Би 10 жилийн төгсгөө ангийнхаа хичээлдээ суухгүйгээр шууд ингээд үсрэн гэдэг шиг орцсон байсан бохоггүй. За. Тэгээд би тэндээ одоо фейлтэд тохоогоо гэмтэйгээ тэгээд ер нь жоохон зүрх үхээд гэх юм уу. Тэгээд буцаж ирж 10 жилдээ төгсөхөөс өмнө суужгаад тэгээд яг конкурс өгчээсэн. Өгчээсэн. Би тамирын сургуульд ингээ байх шийдвэрийг гэрийнх нь хийжсэн үү та өөрөө хийжсэн? Өөрөө цэвэр. Дандаа л өөрийнхөө л сонирхлоор ер нь дандаа л өөрийнхөө л их явж ирлээ дээ. Одоо яг эн чинь өсвөр нас шүү дээ. Одоо яг энэ лейблтэй байгаа хүүхдүүдийн л үеийн нас гэсэн үг шүү дээ. Тухайн үеийн ерөн сэтгэл зүйг ямар байсан бэ? Тухайн үеийн сэтгэл зүй зүгээр л бүх юмыг болгоно бүтээн болно л гэдэг бодолтой байсан. Ерөөсөө тийм болохгүй юм байхгүй л гэж боддог байсан. Тэгэл айгүй өөдрөг л хүүхдээсэн да. Маш өөдрөг хүүхдээсэн. Ер нь шантран мантран гэдэг үг бүр үгийн санд байхгүй байсан тэгэл. Тухайн та яг ер нь бүх болох сонирхолтой яг тэр сургуульд байсан. Тий. Би яг зүгээр биштэл байсан шүү дээ. Яг үндэсний бүхөөр барилдах сонирхолтой байж байгаад. Яг нөгөө нэг суурай заавал экспортоор тавьдаг гэд чөлөөт юм уу жудаагийн сонголт гарч ирээ. Тэгээд чөлөөт рүү орсон. Тэгээд чөлөөтд бол би нэг гайхгүй байлээ ер нь бол. Тэг угаасаа яг өндөр хүнд бол нэг тийм. Дээрээс нь яг би өөрөө эвсэл муутай байсан л та. Тэгээд одоо намхан юм хөдөлгөөн сайтай хүмүүст ер нь айгүйх бярдуулдаг гэх юм уу. Тэгээд чөлөөт бүхч өөрөө нэг хөл рүү ордог. Дандаа хэвтэй барилдаантай учраас яг нэг тийм зохиог үлдээ. Тэгээд тэгтээ би ингэж явж байсан дээрээсээ бол харамсдаг үлдээ айгүй гоё санагддаг шүү дээ. Ер нь яг тэр сургуулаас яг тухайн үед байхдаа юу хамгийн их сурж авч исэн бол дийг сурсан гэх юм уу. Ер нь спортоос хүн айгүй их тийм дийг сахилга бат. Яг нэг хэсэг явчих юм бол яад ч ингээд ер нь жоохон ч гэсэн хүний амьдралд өөрт нь үлдчихтэй юм шиг. Тэгээ тэр нэг юм одоо амьдралд нэг хэрэг болно. Тэгээ өөрөө тэр спортоор явахгүй байсан ч гэсэндээ яд ч л ямар нэг хийж байгаа юм а тууштай хийгээд дуусгая гэж бодно. За тэгээд нэг юм ах мод хүмүүсийг ч юм уу хүндлэн
нэг тийм харилцааны хувьд бас хүнтэй ойлголцоход амар болно. Тэгэл тиймэрхүү юмнуудыг бол сурсан. Тэгээ олон хүний дунд бас одоо нэг бие авч явахад бас суралцсан гэх юм уу. Хол хөдөө өмдөө явахад ингээд олоолаа явахад ингээд олны дунд юу яаж явах хэвтэй гэдэг ч юм уу. Гэн мяра дунжаагаад ээж болохгүй, ингээд ээж болохгүй гэдэг. Тиймэрхүү байдлаар л Сэтгэл зүйн үед бас нэрээ бат болж л байгаа хэлт те төсвөр төвчээртэйгээс хэсүүлээл олон юм сурч лавлах хэлт тий. Тий. Тэгээд яг уу тий энэ ч бол тэгжсэн. Тэгээд гэхдээ яг дараа нь яг хамгийн гол зүйлийг бол яг боксоос олж авсан л та. Тэгээд тэрний зургийг бол би явуулаагүй мэн. Тинчээ одоо One Team гээд манай багш. Манай клубийнхэн байдаг. Тэгээд бид нэр бол бас нэлээд олон жил хамтдаа явж байна. Тэгээд би одоо бол сүүлийн үед ажилтаа учраас яг амжихгүй очихгүй байгаа. Тэрнээс ч би нэг хэсэг маш идэвхтэй очдөг гэсэн. Тий. Тэндээс бас их юм сурсан. Боксор одоо хэдэн жил вэ? Тэрийг одоо бас хэлэхэд яг хэцүү. Яг тууштай яваагүй ингээд яг тууштай бол нэг 2 жил бол ямар ч явж байгаад тэгээд тэрнээс хоошоо бол нэг алдаг оног ингээд очоод ирээд явсан яваагүй хоёрын завсарт явсаар авал. За тухайн чинь одоо 16-тай энэ гэхдээ одоо 10 жил гэсэн үг үү? Би наач 10 жил манай ангийн хүүхэд бит хоёр найз бит хоёр. Тэгвэл энэ үед яг юу болдог байсан бэ гэсгсүүлээд ер нь тухайн амьдралаа нэг та дүрсэлж яриулъя ямар Яг байсан бол энэ зурган дээрх үедөө ер нь өсвөр насандаа тэгэл ер нь жоохон тэнэгдүүл хөхтэйсэн шүү дээ. Нэг тийм юм их юм боддгоо тэгэл айгүй жаргалтай юм шиг тэгэл тэнэг юм яриад тэгэл тэнэгтэл явж идэг лээсэн дөө. Өөр ч одоо сүртэй яг орж байгаа маалга тэгээд нэг ямар ч нэг тийм зоригтой тэгээ бэлтгэл хийгээл тэгэл гэртээ арьж айлуулах эрт унтна гээл унтаал тий тэгэл ангийнхнаа хөгжөөгөөл тэгэл ингээл явж идэг. Юу хөгжилтэй байсан. Тий одоо хөгжилтэй байсан бэлгүй тий. Би одоо тэр үедээ эсвэл тэгээ зүгээр тэнэгч байсан юм болоо мэдэхгүй байна. Тий. Рэп дэмбэ чин бакярдаас өмнө шүү дээ тий. Өмнө. Энд чинь рэп дэмбэ чин энэс жилийн л дараа. Энэ. Би яг нэгдүгээр курст тахгүй. Рэп дэмбэ даах би 17-т орж ирсэн. Тийм үү. Тэгэхээр энэ үедээ болохоор яг нөгөө нэг 10 жилдээ ингээд төгсгөөд байж байгаа үе шүү дээ тий. Зөв. Гэтэ та өмнө яг одоо бүхэн чиглэлээр юм тэмцээнд явна гэдэг бас аим хардаг байсан биз дээ тий. Дуу тэр үедээ боддог байсан юм уу? Гэхдээ би ер нь бүр бага ангиасаа ер нь дууг нь бол дуу мó боддог байсан. Яг хөтэ хүүхд нөгөө том болж явах сонирхлууд өөрчлөгдөөл нэг цагдаа болно гэж боддог байж байгаа л тэгэл дараа нь бүх болов гоё санагдаал тэгээ нэг сургуулийн секцэнд хальт явж байгаад тэгээ тэндээсээ хальтраад тэгээ ер нь за бүр ингээд яг юунд мэрэгчлэлт нь очиж орё гэдэг бодлоос үүдэл тэгэж явж исэн бохгүй. Тэр секцэнд яваад тийм сонирхолтой болсон юм уу тий? Тий. Тэгээ яг хөө тэгэл одоо нөгөө нэг үр дүнд дурлна гэдэг шиг юм болсон л тоо. Тэгэл яг бүх болчуулах гоё юм байна гэдэг. Яг нэг содон дорж арслангийн нэг юм тав давж байгаа нэг дуун дээр байд юм клипэн дээр. Тэрийг тухайн үед хүүхд байхдаа үзээл яг юм бороотад юу цэнгэлдэхэр гүүгээл туг тойрол тэрийг харчаал гэл ийм болвол гоё юм байна гээл. Тэгэл тэр бодлосоо л ер нь үүдэлтэй юм л та. Тэгээ нэг тийм начин болно гэсэн бодолтойгоор ер нь одоо бүхий секцэнд очижсэн гэх юм. Тэгэл яг хүн амар гоё хүн харж байгаа л ер нь амар сонгоцсон юм биш үү? Ангуул гоё юм байна гэж. Ер нь гоё гээл. Тэгээ бүх айгүй их үздэг байсан юм бас нэгс. Одоо ч ер нь үздэг л дээ. Тэгээд яг эннийхээ араас бэрцнийхээ араас та ер нь дуулж эхлэе гэж бодож эхэлсэн. Дуулж эхлэе гэж бодог. Тэгээ би зүгээр мөс рүү орчиж толгоогоо ажиллуулъя явсан байхгүй. Уг нь үү? За бие ажиллуулад нэг нэгдүгээр курс. Иймэрхүү байна да. Тэгээ тархиа ажиллуулъя да гэж яваал тэгэл тэгээд IT ангид ороод сурсан 5 жил сурсан. Тэгээд яг төгсөх курсын өмнөхөн backyard болж таарсан. Тэгээд тийшээ орж байгаад нэг үйлрэл бас дахиж утаарад тэгээд 5 руу орсон байхгүй. Тэгээд 5 жилээр төгссөн юм байна тий. Тэгээд яг нэг 2 дугаар курстаа би угаасаа хичээл хийгээгүй. Угаасаа нэг 4 хагас магасаар төгсөхөр болсон байсан. Тэгээл 3-аас айгуу сайн хичээл хийсэн. За одоо нөгөө нэг программистаар ингээд сурж байгаа нэг юм сонирхолоос гарч ирж иртээ. Бүх болно гэдэг юм сонирхолтой байжгаад тэгээд яг IT чиглэлээр сурахаар болсон. Гэдэг ч ихтэй. Яг гоо IT-г бол зүгээр тухайн үед би бүр ямар ч ойлголтгүй зүгээр л компьютер дээр PC угаасаа их тоглолдог байсан. Тэгээд компьютер дээр их байх юм байна.
гэдэг үндслэлээр Аа. тийш явж орсон л доо. За. Тэгээ яг яваад орсон бол компьютер дээр бол тэгж их байгаагүй. Эхний 2 жил 3 жил ч юм уу Онл үзүүлээ. тэр чигтэл ерөөсөө дандаа юм дэвтэр дээр тоо ботсон ажлуудтай. Ер нь тоо айгүй их боддог байсан юм билэ. Аха. Тэгээ тэрийг бол мэдээгүй орсон. Тэгээ орсон хойно ойлгоод гэхдээ би тоондоо ер нь бол ер нь дайж хөөхт байсан л та. Тэгээд 2 жил утаа саагж явж хагаад тэгээд за баг гарын марыгаа ботцсон явж хагаад тэгээ ээж бөө юм болж молоо тэгээд за тэгээ ер нь за хичээж үзээгүй юм чи ингээд айгу яг хичээсэн нэг 100 давтлага аваад тэгээд би яг хичээлүүдээ бүгдийг нөхөж үзээд тэгээ ер нь бүх хичээлээ ойлгоод тэгээд нөгөө мэрэгжилтэй өөрөө амар дуртай болоод айгу дуртай болоод тэгээл ер нь программист болно гэж бодсон байсан. Тэгжсэн чинь backyard-ийн нөгөө нэг зарыг манай нэг найз над руу зүгээр Facebook чатаар явуулаад тэгээд тийш яваад орцоохгүй. Яг хүний уугт ингээд үлдсэн байсан юм. Уг нь бол би зүгээр яг шийдтсэн байсан л та. За IT-гаараа явъя дөө гэд юм яг шийдтсэн. Тэр нь ч надад сонирхолтой байж байгаад тэгээд тэр зар ирээл тэгэл backyard очиж бүртгүүлээл тэгэл буцаал энэ зам руу ингээд яваад өгцдөг. Хүний амьдрал гэдэг сонирхол юм байлээ. Та ер нь одоо нөгөө мэрэгчлэрээ бас нэг явах цааштай нэг юм сонирхол бас байгаа гэж хэлжээ лүү. Ер нь одоо тийм сонирхол байгаа юу? Бага бас сэтгэлийн мухартай байгаа. Тий, сэтгэлийн мухарт одоо байгаа. Бас юуны төлөө 5 жил сурлаа да. Тэгээд бас тийм арга цагаад өнгөрөөгүй яг бүх юм ойлгоод төгссөний хувьд сэргээх юм бол болондоо гэсэн бодлол баг. Тэгэл найзуудаасаа л асуунда. Манай найзууч одоо бүгдээрээ IT-гаар яг ажиллаж байгаа. Яг нэг person тий. Айгу мундаг болцоосон байгаа тэгэл. Бүхэн чиглэлээр ингээ яваад ингүүт нөө гэр бүлийн амирх нөлөөл тухайн үедээ дэмждэг байсан нөө өөрийнхөө ингээ явдаг гэсэн гэдэг чинь. За ингээд бүхэд ингээ сонирхолтой. За тэгээ ингээ программист чиглэлээр ингээ явж гин. Ингээ жоохон байх чи аав ээж нар чи айгу том хүлээлт ингээ тавил миний хүүхд тийм бол тийм болж гэдэг юм уу? Их тиймэрхүү зүйлс хэлдэг байсан уу? Үгүй гайгүй шүү. Тэ манай ээж айгу бас сайн дэмжнэ. Айгу дэмждэг гэсэн. Тэгэл хичээлээ хий гэсэн чсэн тэгэл сүүлд нь дэмждэг л болсон доо. За одоо хоёлаа дараагийнх нь зураг руугаа оръё. Энд дээр бол нөгөө бага насанд үлддэг тэр дурсамж, бага насанд үлддэг тэдгээр зүйлсүүд хүнд ингээ одоо хүртэл зарим талаараа амар гоё яд жаргалыг авчирдаг, зарим талаараа амар их нөгөө зүрх хэмтрүүлдэг ч гэдэг юм уу нэг юм олон талаар хүнд мэдрэгддэг шүү дээ. Ер нь гэр бүлийн хүмүүжил яг ямар байсан гэж та боддог вэ? Сайн шүү дээ. Би ер нь гэр бүлийн хүмүүжил өөрийгөө өгнөд гэр бүлээс бол авсан хүмүүжил сайн гэж боддог шүү дээ. Тий. Тэгэл өөрөө л сүулт нь утаарч байгуул бол ер нь бол багын хүмүүжил бол өгн гайгүй гэж боддог. Тий. Ер нь бага наснаас амар үлдсэн тийм дурсамж ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүд бага насаа ер нь та хэр санддаг вэ? Нэг удаа нэг төөрч исэн юм байна да хөрхий. Нэг математик олимпиадад орж явж байгаад төөрөөд гэр сургууль хоёроос холдож үзээгүй хүүхдээсэн болохоор тэгээд автобусаар нэг хайж явж байгаа сүултээ 70 давхар махрын тийш яваад тэгээ бүр орой нэг юм сургууль дээр олж ирж исэн нэг юм салганж явж байгаад тэгээ ирэхэд манай ангийнхаа бүгдээрээ уйлдсан сууж исэн. Тэгээл манай багш цагтаа магтаа болох гэсэн. Тэгээл тэгээ намайг яваад оронгууд манай ангийн бүх хүүхдүүд гүйжир тэврээл. Ер нь манай бага ангийн хүүхдүүд тэр надад айгуу сайн байсан тохойд. Манай багш нар ч ер нь надад айгуу сайн байсан. Тэгээд нэг тийм бүгдийн л хайртай хүүхд байлаа да. Тухайд ер нь юу хүсч мөрөддөг вэ яг энэ үедээ? Энэ үедээ юу? Энэ үедээ яг юу мөрөддөг гэсэн мөрөддөг юм байдгүй байсан бахаа хөрхий. Яг 5 дугаар ангиас эхлээд бол дуу муу боддог байсан 5 6 дугаар ангиас. Тэрнээс өмнө тэгэл одоо тэгэл гоё л амьдрал боддог байсан билгүй тий. Тэгээ нэг хурдан том болъё гэж боддог байсан да ер нь. Таны амьдралыг ингээл хараад хахаар амар олон эргэлтийн цэгүүдтэй ч юм шигтэй ингээд тодорхой эргэлтүүд дээр жил бүхч болох боломжтой байсан. Эсвэл бол IT чиглэлээр ч ингээ боломжтой байсан гэдэг тэгдэг шиг амар олон эргэлтийн цэгүүдтэй байна. Одоо ингээ харахаар тий. Эргэлтийн цэг гэвэл одоо энэ олон үе дундаас эргэлтийн цэг үү? Яг тийм амар тод эргэлтийн цэг гэж бол ер нь санагдахгүй. Гэхдээ ер нь энэ жил бол бас эргэлтийн цэг баг гарч ирсэн дээ. Гэхдээ тэрийг би яг одоохондоо ярихгүй юм байлээ. Дараа нь ярих хэрэгтэй юм байлээ. Тэгээд тэр бол яг юм хүний толгой дондор цохоод авч байгаа юм шиг яг юм бол бас болсон.
Тэгээд тэрнээс өмнөх хэрэгэлтийн цаг гэх юм бол энэ зорилго фейлдэл IT болох ч гэсэн бас болиол. Тэгээд сонголт ер нь хүний өөрийнх нь сонголт юм билээ л дээ. Тэгээд дуу хийж үзээл. Тэгээд яг тийм дардан ч бас байгаагүй л дээ. Тэгээд тэр үүр чи нэг дуу гарах гэж 80 бодно. Тэгээд нөгөөдг нь явахгүй. Тэгэл дахиад дуу хийн. Эхний нөгөө таны дууж исэн 2 жил олон дуунууд ингээд ер цацхгүйгээр бичдэг байсан гэдэг жисэн шүү дээ. Тэгсэн. Эхний 2 жил. Гэхдээ студитэйсэн. Тэгээд 2 жил дуунууд игээ цацаагүй. Тэгээд хайцсан байсан. Тэгээд backyard орсон гарсан. Backyard-ийн эхний жил бас нэг 2 дуу хийсэн. Тэгээд дараа нь бүр гацалтанд орсон. Би ер нь дуу хийдэг хүн баг мөн ч юм уу гэтлээ гацалтанд орсон 1 жил 2 жил. Тэгээд бүр энэ дуунаас бүр ямар ч мөнгө төгрөг олохгүй. Тэгээл ер нь яг бүрхэг харагдчихсэн. Гэхдээ тэр үед тэгээд гацсаар байгаад ингээд хүлээгээд гэх юм уу болондоо гэж бодсоор байгаад тэгээ нэг юмний үзүүрээс атгаад тэгээд ингэж үргэлжилж ийсэн. За яг урам зориг гэдэг юм уу одоо ганцхан шалтгаан ч юм уу тийм дуунуудыг бол яг тооцохгүйгээр за бусад дуунууд одоо гэрэл тот ч юм уу те дуунууд байгаад байгаа шүү дээ. За бүр хуучин хүмүүсийн мэддгэр бол нөгөө оюутан энтер гэл. Тэр чинь бүгдээрээ яг commercial дуунууд байхгүй. Тэгэхээр нөгөө commercial дуугаар анх гарч ирж исэн гэсэн үг. Тэг яг тэр өөрөө ингээд одоо захиалгын дуу гэсэн. Одоо чинь оюутан гэдэг дуу чинь Монгол Улсын их сургуулийн сүлд дуу хийх гээд би ч өөрөө Монгол Улсын их сургууль сурж байсан шүү дээ. Тэгээд одоо би тэр үе чинь ингээд клипний мөнгө байхгүй гаццсан. Дуу хийх гээд ямар ч мөнгө байхгүй. Яаж одоо ингээд дуу хийх үү? Яах вэ гэд байжсэн бохгүй. Тэгээд тэндээс юм сүлд дууны санаа орж ирээ. Тэгээд тэндээс ингээд зардлын даанаа гэж байгаа байхгүй. Надад бол мэдээж ямар нэг юу байхгүй. Нэмэлт төлбөр байхгүй. Гэхдээ тэр дууны одоо зардлыг даачна гэдэг чинь шинэ ингэж дуу хийж байгаа хүний хувьд тэгээд шинэ юм гарах боломж болцоо бүрдчихнэ л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгэнгүүт тэн дээр нь ингээд ямар нэг байдлаар commercial болохоос үр арга байгаагүй. Тэгээд тэрийг ингэж commercial гэдэг нь ингээд маш олон хүнд бүх төрлийн л одоо сонсголтын хүнд таарахаар юм хийгээд байгаа шүү дээ. Тэгээд тэгж хийснээсээ үүдээд дараа нь бас дахиад ингээд захиалгын дуу орж ирээд тэгээд тэр нь одоо намайг ингээд яг энэ дуу хийгээд амьдрах боломжинд одоо яг хүргэсэн сонголт байхгүй. Би тэр үедээ үгүй би ийм дуу хийхгүй би яг одоо юу гэдэг underground дуу хийнэ ч юм уу эсвэл би яг ийм амьдрал дуулмаар байна гэсэн л бол яг өнөөдөр яг энэ ч байхгүй. Магадгүй арай өөр цэг тийм өөр газар байхаа. Тэгээд энэ бүхэн яг ерөөсөө тэр үеийн сонголтоос хамааралтай. Тэгээд зарим зүйл яг хүний яг одоо яг хүссэн шиг бол байдгүй. Тэгтээ тэрэнд нь дасан зохицох юм нь бол ёстой юм байлээ гэж юу бодож байгаа. Тэгээ бас энэ бол одоо шинээр дуу хийж байгаа хүмүүс ч гэсэн тулгарх асуудал л та. Тэ. Яг зөвхөн өөрийнхөө жанр, өөрийнхөө одоо би ийм тайптай хүн, би ийм гээл тэгэл тэрийгүүрээ явдаг хүмүүс гэж бас байгаа. Тэгхгүйгээр ингээд бас өөрийнхөө хүсээгүй ч гэсэндээ хэрэгтэй юм хийгээд явж байгаа хүмүүс байгаа. Тэ. Энд чинь яг ингээд тухайн хүн дээр өөр төрлийн тохиолдохоос нааш ойлгохгүй зүйл واخхой. Тэрийг яг бас янз бүрээр ингээд ярьж л байдаг. Тэгээ би бол тэрэнд одоо бол юм боддгоо дөө. Тэ. Тэгэхээр ч нөө эхний 2 жил ингээ оролдож үзэж байгаад гэтээ та ер нь цацна гэж тухайдаа бодож ирсэн. Эсвэл бол зүгээр ингээ архивлал байлгаад байсан гэсэн үг. Цацсан шүү дээ өөрхий би нэг дуу. Хүн угаасаа сонсоог байхгүй. Намайг танихгүй юм чинь. Би нэг мөсийн группээр үртэл өөрхий тавиад нэг клип энтер хийжсэн юм. Клип хийх мөнгө байхгүй. Зүгээр ингээд дуу аудиогоо ингээд нэг үхтэй болгоод нэг өөрөө өөрхий нэг ямар ап дээрчлээ нэг програм дээр хийгээд юм үхтэй болгоод тэгээд тэрийг тавьсан 300 views авсан. 320 ч үлээ. За. Тэгээ устгасан. 300хан ийм сонсолт авсан гэсэн үг шүү дээ. Тэр ихтэй хэр удаж байгаа тийм сонсолт авсан гэсэн үг. Үгүй тэр тэгээ бараг 7 молоо хоноод 10 хонжод 300 хүн л сонссон бохгүй. За. Тэгээд за ер нь энэ ингээд намайг хүн сонсохгүй юм байна. Тэр угаас амар хүндэлтэй байсан л та. Тэгээ устгаж исэн. Тэгээ дараа нь харин тэр backyard болоод ингэж орсон бохгүй. Тэгээ backyard-аас дараа нь би хэдий гараад backyard тэмцээнд төрүүлсэн ч гэсэндээ надад тэр дуунуудыг ингэж үйлдвэрлэх боломж байгаагүй. Тийм нөхцөл бололцоо байгаагүй. Тийм учраас би захиалгын дуунуудыг авч эхэлсэн. Тэгээд тэр захиалгын дуунууд нь намайг одоо commercial дуу болгоход хүргэсэн гэх юм. Гэтэ би энэ доогт харамсдаггүй энэ бол яг миний сонголт. Тэгэхээр эхний дуу нь болохоор яг сургууль зориулж оюутан. Үгүй тэрний өмнө нэг дуу азраг гэдэг дуу байдیں۔ Тэгээд Мами гэж байдیں۔ Тэр хоёр болохоор яг
Мам нь болохоор бас клип хүү дээ. Тэгээд Амамен гэж дуу байдیں۔ Тэр дуунаас эхэлж ер нь тийм юм хийсэн гэсэн үг. Тэр дуу яг тэгж хийсэн чинь явцсан бохгүй. Тэгээд ийм сэдвтэй ийм дуу явд юм байна гэж ойлгоцсон байжгаад тэгээ гаццсан байжсэн чинь оюутаа орж ирээд тэгээд ингээд үргэлжлээ явцсан бохгүй. Тэгэхээр чин танд их санал болгож ирсэн биш тэ? Ийм дуу ингээ хийх үгээд эсвэл та тэгээд сүлд дуу хийх үгээл тэгээд ер нь ийм гээл тэ. Одоо нөө эхний нэг хитэн дуунууд нь дандаа нэг юм commercial ч гэдэг юм уу, одоо юм олон хүнд ингээ хүрсэн дуунууд ингээ хийгээд тэр нэг одоо сүүлийн үе дандаа өөрийнхөө үзэл бодлыг ингээ шингээсэн тиймэрхүү ингээ дуунууд хийж байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүт нь хэр хугацаанд ер нь ийм олон хүнд хүрсэн дуунууд хийсэн бэ тань? Тэгэл ер нь нилээн л хийсэн шүү дээ. 3 жил хийсэн билгүүдээ бараг тэр чинь тэгээд үе байж байгаа л тэгээд одоо ч надад захиалгын дууны саналууд маш их ирдэ шүү дээ. Тэгээ дүүрэг байна KFC. Тэгэл энэ гэрэл дот байна. Чамтай байж Ice Mark. Тэгэл их яг тийм дуунууд нь бүгдээрээ яг нэг юм ямар нэг юмны дуу байдаг гэх юм уу? Тэгэхээр 2-3 жил таны үг нь бол сонирхол хүслээс арай нэг юм өөр болж байгаа. Угаас анханасаа тийм байсан. Яг уу ганцхан шалтгаан энтриг бол би цэвэр зүрх сэтгэлээр хийсэн дуу. Тэр бол ямар нэгэн огт ашигын төлөөч ус хин нэгэн ч хэлсэн захиалсан ч дуу биш гэх юм уу. Тэгэхээр чи юм дотоод тэмцэл хийх байсан одоо танд. Яг ингээ өөрийнхөө хүснээ ингээ хиймээр байгаа даа шүү дээ. Тэнгүүд тодорхой 2-3 жил ингээд зөндөө штэ. Одоо тэгээд яг нэг тэгээд хийгээд эхэлсэн мөртлөө голоор нь ингээд яг хүсэж байгаа юмаа хийчих гэхээр болохоо ойлцдог байхгүй. Яг ингээд нэг ийм төрлийн юмнууд ингээд явж ийснаа дундуур нь би гинт амир өөр дуу хийлээ гэ тэр нь бас явахаагүй эргэлзээтэй гих мэдчлэнгээс эхлээд ингээд түмэн асуулт толгой дотор ургаж гарч ирнэ. Тэгээд тэрэндээ хүлэгдээд яг тийм дуу хийж чадахгүй дахиад үргэлжлүүлж нөгөө коммершил дуугаа ч юм уу хийсээр байгаад явах үе гэж бас байна тийм. Тэгэл эн чинь ингээл цэвэрлэл ер нь хүний сонголт л доо. Тэгээд яг ингээд яг дуртай юмаа хийгээд явах уу эсвэл өшөө илүү юм өргөн цар хүрээнд хүрэхийн төлөө ийм зүйл хийх үү гэдэг л. Тэгэл тэр сонголтноос л үүдэж байгаа тийм. Одоо ер нь та өөрийнх нь дуртай юмаа хийж байгаа юу? Одоо тэгэл лавдрын орол дээр хийх нь хийж байгаа. Одоо тэгээд ер нь сая нэг Тэнгэрий гээд 2 дуу цацсан. Тэрнээс хойш би дуу цацааг үлдээ хүүхдүүдийн юм дээр ажиллаад. Тэ. Надад бол хийж байгаа юмнууд байгаа. Таны ер нь харах үнцэгч гэдэг юм уу ингээд жил ирэх тусам ойлгодог ойлголтоос хамаарат өөрчлөгдөх байдал нь хэр их вэ ер нь харах үнцгийн хувьд? Хүмүүст бас айгүй зөвлөө хандах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа гэх юм. Тэ. Хүмүүст ер нь хүмүүсний нэгэндээ айгүй гоё үг ер нь баг хэлдэг. Тэгэл нэгэндээ урам баг өгдөг. Гэр бүлийн хүмүүс ч баг өгдөг. Тийм болохоор хин нэгэн хүнд бол заавал урам өгч явах хэрэгтэй. Тийм хүн чи ер нь яг үгээр л дутдаг юм шиг санагддаг. Тийм болохоор тийм бодолтой л ер нь болж байгаа доо. Болж ин доо юм баг багаар. Нэг нэгэндээ санаа зовхгүй яг юмыг архиус үедээ биш яг ирүүлтэй гоё юм хэлж явах хэрэгтэй. Тий. Тэгээд тайртай бол хайртайгаа хэлэх хэрэгтэй. Чухал бол чухлаа хэлэх хэрэгтэй. Тэгж л ер нь бодогдож байгаа доо. Зургнуудаа харж ярилцгаа танд хэр санагдав? Гэхдээ яг зүгээр тий тухайн үеийг санахад арай л амар юм байна. Яг ингээд зүгээр харангуут. Ер нь альбом дээр ер нь ийм зургууд байдгүй танд? Байгаа. Уг нь бол альбом бол байгаа. Инээдтэй зургууд бол байгаа. За ямар ч байсан би ч яг бас нэг юм очроо олох гэж нилээ юм боллоо. Тэгээ ямар ч зарим асуултуудаа жоохон сонь утгагүй асуучлаа ёстой уучлаа. Чи нэг юм агсан төвшний асуулт асуугаад. Үгүй харин тий би айгу сонир бил. Тэгээ хүрэхгүй яг ингээд. Үгүй мэдгүй жоохон сүрцэн юм уу яасан юм мэдгүй одоо жоохон. Энэ удаагийн ажил би айгу жоохон паниктчлаа. Босдоор бол мэдгүй одоо нэг таны бодож байгаа бодол ухаарл надад ч гэсэн одоо энэ шин зүйл одоо подкаст ингээ эхлүүлж чад айгу хэрэгтэй. Уран байлаа. Тэгээд айгу гой зөвлөгөө. Надад бол би сая нөгөө ойлгож авлаа гэдэг юм уу? Тэгээд хүрэлцэж ирсэнд танд маш их баярлалаа. Тэгээд цаг гаргасанд бас маш их баярлалаа. За тэгээд цойлогс манай багийн зүгээс бяцхан гарын бэлэгтэй байгаа. Ер нь бол нөгөө та ном унших дуртай гэдгсэн шүү дээ.
Тэгээ таны одоо номын санд одоо нэгээр нэмэгдэх нухацтай сэтгэлгээ гэж бид эдийн хамтран гаргасан юм ном байдгийг цайлгсцیں۔ За тэгээд альва зүйлд ингээ хандхад бас мэдээч хэрэг бас ингээ хэрэг болох гэж бодож байна. Анээс гадна нөгөө ходоод ирүүл байх юм бол одоо би ирүүл тэгээд ингээ урт удаа наслана гэж бодоод энэ англиас орж ирсэн OptiPack гэдэг юм брэнд идэм лээ. Ашигтай бактери. Тэгээ өглөө цайныхаа хажуугаар та хэрэглэж байгаарай. За баярлалаа. За энэ ингээ бид эдийн гаргасан байж байгаа юм. Угаалгасан 4 зураг нь ингээ танд үлдэх юм. За маш их баярлалаа. За баярлалаа. За. За окей. Яа, хэвээр амар их сандарчлаа бүр хэвээр юу болчих. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамд түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.